Оройн дүүргийн мэдээлэлтэй байгаараа өрөөнд ор бэлтгэн хүргэдэг Graph News мэдээллийн хөтөлбөрийн 2024 оны 9-р сарын 10-ны өдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр манай өнөөдрийн онцлог сэдэв бол ер нь бол миний хувьд маш эмзэг асуудал байгаа л да. Ингээ сингл явсараад амьдрал дууслаа. Залуучууд бидний дунд за зөвхөн Монголч биш ахaltaа ер нь бол жинхэнэ болзоо жинхэнэ үерхэл байха болцсон байна. Эсвэл миний эргэн тойронд дандаа тийм боцож моддгүй юм төмөс гарууд нь байгаад идэв юм уу? Эсвэл та нар ингээд нууцаар ингээд нууцаарсаад ч яах махгүй ер нь тэгэж их боцож үерхт юм уу? Гэтэ ер нь залуучууд ер нь яаж болцсон юм бол? Хамгийн сүүлд хизээ болцсон бэ? 7 хоногийн өмнө юм уу? Болцооны давтамж нь ер нь хэр байдаг вэ? 2-7 хоногтой нэг ер нь нэг 7-оос 14 хоногийн хугацаанд нэг ингээ болцчихдаг. Та найз охинтой юу? Найз охингүй. За. Та хамгийн сүүлд хизээ болцсон бэ? Сар мар юм. Сарын өмнө болцсон. Болцохтаа та болцъё гэж хэлдэг үү? Юу гэж хэлж болцсон? Болцъё гэж үг бол хэлдэг байхаа. Тийм үү? Оронд нь ямар үг хэрэглэх вэ? Яриа байна уу? Оронд нь тэгэл өөр юм болцооны үеэр хийдэг үйлдэлүүдээр л өрдөг бах та. Болцъё гэх үү? Гарахуул гэдэг шүү дээ. За таарай гэдэггүй болцъё гэдэг юм чинь л болцоо байж тээ. Таарай гэдэг үгэнд би бүр амар дургу. Өмнө цаг тавиад тэгж байгаа таарах уу? Өнөөдөр таарах уу? За болзооч яг нэг тийм жинхэнэ харилцаа байхгүй болчихсон юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Одоо жишээ нь Солонгос кино минон дэр ингээл хоёлаа үерхий. Тэгээ өнөөдрөөс эхлээд ингээ хоёлынгийнх нь эхний өдөр шүү гэл тэгэл тэсний 100 хоног моногоо тэмдэглэж мэдгэлээ те. Эсвэл ингээл дээр үеийн кино минон дэр одоо орцсон кино дуу клипэн дээр ингээл орцсонд нь дуулж муулаад байрных нь үүдэнд ингээл зүрхээр юм гал мал шатааж батаагаал ингээл хөөхөн сэтгэл мэтлийн илчлээл ингээл хөөхөн байдаг гэсэн байгаа байхгүй юу? би ч юм таартай. Сайн юм хийсэн үү? Шиндөө. Өстой гоё дуу байна тий. Тийм ээ. Би ч гэсэн чам таартай. хайртай болж чамдаа би. За тэгсэн чи одоо ингээл чаалал хийдэг, уулзаал хийдэг. Ямар харилцаатай тодорхойгүй та хоёр үргэж байгаа мó гэхээр үгүй битээр зүгээр харьцаж байгаа гэдэг. Одоо нөгөө нэг тренд болоод байгаа situationship гэдэг юм чинь яг үнийг хэд газар авсан байна. Тэгэд одоо жишээ нь би ингээд нэг залуутай амар удаан харьцлаа гэж бодъё заяа. Би ингээд тэр залуутайгаа гудамжинд явж байгаа таньдаг найзтайгаа ч юм уу таарад таны найз залуу юм уу гэхээр би одоо ингээд уг нь удаан харьцсан би найз залуугаа гэж танилцуулмаар байвч нөгөө хүнд маань үнэхээр би найз охин ч юм уу үгүй ч юм уу те бас юу ч бодох юм блэ би бас тэгж чадахгүй штэ. Тэгэд ийм байдлаар нэгэндээ ийм тодорхойгүй байдал үүсгээд асуултын тэмдэг үлдээгээд те нэгэндээ ийм сэтгэлийн шарах өгөөд одоо яваад байгаа юм шүү дээ хэдүүлээ. Энэ дээр үед чинь энэ үерхэл гэдэг зүйл чинь айгүй нандин байсан юм байна дөө. Тийм хоёулаа үерхий гэдэг үг айгүй нандин тийм үн сэнтэй үг байж. Одоо чинь хоёулаа үерхий гэдэг үг чинь бараг байхгүй болсон юм шиг. Тэгвэл одоо ер нь яаж учир зүгөө олж үерхэд идэм бол? Тэ жишээлбэл өөрөө өмнө ингээ үерхчихсэн үү? Үерхчихсэн. Тэгвэл тэгж үерхье гэж хэлсэн үү? Үгүй. Юу гэж үерхий нэгвэл? Мэдхгүй дээ явж байгаа л үерхсэн байдаг шүү дээ. Цагийн эрхэнд үерхчихдэг. Тийм цагийн эрхэнд дасаал үерхсэн байдаг шүү дээ. Одоо тэгвэл чи ингээ аль биесны үерхэл биш юм уу? Мөн юм уу? Тэгэл биш үйд юм байлгүй дээ. Тэг одоо үерхээ болцсон байхыг бодоход биш л болцсон байд юм байлгүй дээ. Тэр ингээд одоо ингээд үерхье гэж хэлэхгүй ингээ үерхчлээ гэж бодоход салхтаа салья гэж хэлэх юм уу? Тэр чи удцсан байвал салья гэж хэлдэг юм аа. Болцоо гэдэг үг хайцсан юм бэ? Үерхье гэдэг үг хайцсан юм бэ гэдэг чи тэрийг юу гэж бодож байна? Тэр юу нэг аюу үнэн штэ. Маань нөхөр ч гэсэн надад ерөөсөө үерхье гэж хэлж байгаагүй шүү. Тэгэл явандаа үерхсэн штэ. Тэгээ явандаа үерхье тэгээ гэрэлчих юм уу? Тий. Тэгээ гэрэлсэн штэ. За тэгвэл биднээс арай дээхэн үед яаж одоо үерхэл нь эхэлдэг байсан юм бол бүгдээ хамтдаа сонсцгоё. Үнээх болж байгаа шүү дээ. Тийм үү. За нэг болцоогүй цөөхөд болцчихсан юм тий. Болцлгүй болцчихсан. За тэгвэл яаж болцдог байсан бэ? Тэгээд би чи өдөөний хүн болохоор юу хат мадан тэгээд гоё хүн байх. Тэгэл болцсон. Гудамж мунжаараа. Болцъё гэдэг үг хэлдэг байсан уу? Хэлжсэн. Тэгвэл эмгтэй хүн нь яаж хүлээж авдаг гэсэн бэ? Тэгээд гэрээс гаднаас дуудаж бидний чинь хуц байгаагүй тэгээд гаднаас нь шүглэж өгөөлтэй тэгээд дууддаг.
Шууд чигүүлдэнгүүт ингээл за уулзъя гэж байгаа юм. Тий тэгээд хаалга малгаа тушаал тагнамаг нагаа тушаал тэгээд ямар нэг агаар тэгээд. За тэгвэл тухайн үед нөгөө нэг үерхийг саналаа яаж тавьдаг гэсэн юм бол Тэр үед ч айгу захиач гэсэн. захиагаар үерхийг тий ингээд цэцэг сарнаа ингээд газраар дийлгээл тэгэл зүрх мөрх асуудаг гэсэн ингээд тэгж ирсэн шүү дээ. Тийм үнэш даагаар тий. Тэр үед ч одоо 90-д он ш. Тийм ингээд 90 он байсан шүү дээ. Тий За одоогийн талбай тэр талбай тийм талбай малбай дээр сургуулийн заар нөгөө урд талын талбай. Тэн дээр ч айгу зүрх зураал. Тэгэл лаама асаагаал тий. Дөнгөж жижигхэн лаа дөнгөж гарч исэн л тий. тэгэл гоё үерхийг саналаа тавьдаг. Тий ангийнхаа Шууд хүүхдтэй. зөвшөөрдөг гэсэн юм та. Зөвшөөрөхгүй шүү дээ айгу кино үзэн айгу яваа шүү дээ. Тий Та тэгвэл үерхийг саналаа гэрлэх саналаа яаж тавьж байна? Гэрлэгсэн л тэгээд үерх хугацаатаа тэгээд хэлсэн тийм хаглаас уяа тустаагаараа гээд. За ер нь одоо ингээ хоёлаа суушгүй л дээ. За тэгвэл нөгөө нэг хүмүүс үерхийа болцъё гэдэг хайцсан юм бэ гэж тэгж байгаа шүү дээ тий. Залуучууд тэгж байгаа. Тэгвэл залуучууд энэ үеийг ингээ хэрэглэх нь зөв гэж бодож байна. Юу гэж бодож байна? Зөв ш тэр. Тий. Нэг одоо тэгээд салгалт их байна. Тийм дээр маш юм хэлж байна. Тэгээ энэ үеийг яагаад хэрэглэх ёстой гэж бодож байгаа юм? Айгуу нэг гоё нэгэндээ гоё нэгээ бас нэг гоёор хүлээж аваад нэгэндээ маш хайртай байсаа л гэж үздэг. болцсон шүү дээ. Яаж болцох вэ? Хаашаа явж болцох вэ? Бидний үед ч нөгөө дандаа юм кино чатраар явна, аялалд явна. Тий. Тэгвэл болцохдоо ингээд эрэгтэй хүн нь болзё гэдэг үг хэр хэрэгэлдэг байсан бэ? Ихтэй хүн л хэлнэ. Заавал болзё гэж хэлэх үү те? Уулзын учрыг зүгээр юм үзэл гэж хэлдэг шүү дээ. Дандаа тий. Та хамгийн сүүлд хийжээ болсон бэ? Ер нь одоо бол гэртээ зүгээр юу байна шүү дээ. Хань ижилтэйгаа л. Тий. Тий. Одоо жишээлх юм бол та хоёр ингээд гараад болзё гэх юм бол Улаанбаатар таагаар. Тийм үү? Кофе ууж болсон байх тий. Хайсан гоё. Хамгийн сүүлд хийжээ болсон бэ? Хамгийн сүүл 10 жилийн өмнө л болчихсон. Бүр ингээ хүүхэд 10 жилд байхад тэгэл яг хаа сайгүй л болцдог шүү дээ. Парк, маркс, гэрийн гадаад, орц гэл. За тэгвэл нөгөө нэг хүмүүс үерхийа болзё гэдэг үг хаана вэ нэ гэдэг жисэн дээ. Тэгээ та яг 10 жилд байхад тийм үг хэрэгэлдэг байсан уу? Хэрэглэн ш үерхүү. Заавал тийм үг хэрэгжилж үерхдэг байсан уу? Яг тийм ер нь тэгэл асууж иж нөгөөх нь хариулж иж л үерхдэгсэн. Гэхдээ яг гэхдээ тийм бидний тийм маргалдаан хэм үү зөрчилдөөн гарахгүй тулд хоёул үерхэж байгаа үстэй гэж мэдэх хэрэгтэй үстэй. Тэгэхгүй нөгөөх нь нэг нь нууцаар үерхэжсэн бол яа гэдэг. Албиасны болохын тулд ер нь үерхийа гэж хэлсэн зүгээр юм тий. Гэхдээ яг гэхдээ одоо үеийн хүмүүс яадаг болсон. Тэгвэл одоо үеийн залууч хэр болцож явж санагч байна. Одоо тэгсээ гой болцож шүү дээ. Аялдаж байна. Аялдаар их явж байна. Тэр нь надад аяух таалагдсан шүү дээ. Залуу хүмүүс. За залуу үеийн нөгөө үерхийа болзё гэдэг үг хайжсан юм бэ гэдэг тэгээд байгаа шүү дээ тий. Тэр нь байх ёстой гэж бодож байна байх ёстой. Тэрнээс л хайр сэтгэлээ юу шүү дээ. Онгойлгож аваа шүү дээ. Жинхэнэ хайр сэтгэлээ. Эсвэл бидэнд болцох газар, болцох цаг зав байхгүй байгаа юм болоо. За яг энэ талаар ярилцахаар манай Чимка маань хажууд сууж байна. За тэгэхээр Чимка ер нь залуучуудын гих тодтолтой манай хотод ер нь болцох газар хаагур юу вэ? Тэгээ би бас яг ингээд яг энэ мэдээллийг хайж байхдаа ингээд манай хот нэрийн уусаа ингээд нэг болцох газаргүй дээ. Тийм болохоор л би болцохгүй байна гэж бодсон байхгүй юу. Тэгээ ингээд цаг маг өнгөрүүлэх газар байдгүй юм байна энэ төргээд тэгсэн чинь үгүй юм байна. Зөнөөх болцох газрууд байд юм байна. За ялангуяа зөвөр ингээд болцох газрууд гэдэг тайнгууд айгүй олон нөгөө нэг юм үйлчлэгээний газрууд байна. За би тэгээ тэднээс болохоор зөвөр ингээд олон нийтэд хамрах хүн болгоо очиж болохоор 7 цэцэрлэг түрээлэн сонгож авсан байгаа. За энийг болохоор UB Life гэдэг сайт одоо ингээд гаргаж ирсэн байсан. За тухайлх юм бол явуулангийн цэцэрлэг түрээлэн байна. Чи очиж ирсэн үү? Аха. Манай ажлын хажууханд байдаг гэсэн. За би болохоор сонсч ирсэн болохоос яг очиж бол үзээгүй. Тэнгүүд бас ийм гоё газар байд юм байна гэдгийг мэдэж авлаа. За Монгол Солонгосын хамтарсан цэцэрлэг түрээлэн гэж байд юм байна. Зайсангийн ард байдаг энэ нэлийн юм том зүлэгтэй тийм тал байлаа. Тэгээд нэлийн бас гоё нэг их тийм үзөр үйлчлэгээ энэ төр байхгүй ч гэсэндээ зүгээр гоё ингээд очиод гоё амраад юм яриа суугаад айгүй гоё газар байсан. За дараа нь болохоор шинэ хан уул цэцэрлэг түрээлэн гинэ. За энэ болохоор баян хан уул дүүргийн нэгдүгээр хоронд байрлах 120 мянгатын автобусны бодлогыг ард нэг юм тоглоомын тал биш газар гэдэг шүү дээ. Яг тэр чинь бас цэцэрлэг түрээлэн юм байна л да. Яг болцоход жоохон ил тийм олон хүлийн газар юм шиг санагдсан. За тэгээд
ертөнцийн арал гэдэг цэцэрлэг төрөлөө сонсч байсан уу? Үгүй өстэй сонсож байгаа. За ийм цэцэрлэг төрөлөн бас байд юм байна. За тэгээд бас энэ хаан уулын цэцэрлэг төрөлөнтэй адилхан юм жижигхэн тоглоомын талбай шиг тэгээд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байдаг ийм цэцэрлэг төрөлөн байна. За өглөөний гудамж буюу энийг бол хүн болгон мэдж байгаа хэ. За тэгээд төмөр замын удирдах газрын хашаанд бас энэ цэцэрлэг төрөлөн байд юм лээ. Би тэрүүгээр ингээд хажуугаар нь бол өнгөрч ийсэн. Тэгээд надад тэр хавь жоох аюултай санагддаг болохоор тийш нэг очимооргүй санагцсан. За дараа нь болохоор Чожин ламын музейн зөвлөх төрөлөн гэдэг энэ бол агай гоё те. Тийм. За ийм 7 газар бол байна. Газар болж болцохоор тийм. За тэгээд цаг зав байна уу гэд ингээд ботсон чинь бас ингээд манай хотын онцлог гэх юм одоо төгжрөл мөвжрэлгээд зөндөө олон хүчин зүйлээс шалтгаалаад цаг зав ингээд болцох цаг зав гарахгүй байх магадлал бол өндөр. Гэхдээ хэдүүлээсээ харлаа штэ хүмүүсийн ярианы сонсоод бас сэтгэл байвал болцдгоо гэж штэ. Тийм үед хамгийн сүүлд нь яг юун дээр очиод гацсан бэ гэсэн чинь яг болцох хүсэл эрмэлзэл байна уу гэдэг асуултан дээр л юу нунаад байна. Ер нь манай залуучууд ер нь яг үнэхээр яг болцъё гэсэн хүсэл эрмэлзэл байна уу гэхлээр бас айгүй тийм эргэлзээтэй юм л да. Болцоо гэхээр эсвэл айд юм болоо. Одоо болцоо гэхээр за би энэ хүнтэй цаашдаа баг ингээд шууд удаан хугацааны үргэлжлэлт орчих. Тийм бас дарамтууд байдаг гэсэн би тийм судалгаас уншсан. Яг ингээд болцоо гэхэлэр илүү сервис бодоод тэгээд ингээд айгаад идэг тиймэрхүү айцс байд юм байлээ. За тэгээд дараагийн мэдээлэл нь болохоор болцох зардал гэж байгаа байхгүй юу? Яг сэтгэл байвал яг үнэхээр хитэн төгрөгөөр яаж болцож болох юм бэ гэд би тооцоол гаргаад тэгээд нэг юм 3 хэсэг туваасын заяа. За эхний хэсэг нь болохоор за түрүүний цэцэрлэг төрөлнөлөө чинь зөөр очил боцчих болно шүү дээ. Гоё хөдөлцөө талах чинь ч гэсэн болоо шүү дээ тий. Яг үнэ. Гоё юмаа яриад яриа нийлэл гоё ялхалт хийдэг чинь болоо. Харин тийм яг үнэ. Нэг зөв шүү. Яг энэ битчлэн одоо өөр хийж болох ямар гоё болцооны санаанууд байна гэдгсэн чинь за ямар ч мөнгө төгрөг орохгүй заяа зардалтыг. За ийм болцооны санаа гэхэлэр ууланд гарах. Хоёлаа гоё юм яриа. Уул руугаа юугаар явах вэ? Алхаад явчих ууланд гардаг юм уу? Үгүй уул одоо би жишээ нь гэрээсээ уул хүртлээ автобус тийм автобусанд суугаад явж шүү дээ. Одоо оюутнууд бол бүр автобусаар өнгөө явж байгаа шүү дээ. Тийм байна. За тэгээд нар мандахыг харж болж байна. За энэ бол арай жоохон романтик санагдаж магадгүй. Гэхдээ тэгэл яг үнэхээр сэтгэл байвал те зөвөр нэг өглөө сайхан ингээд өнөөдрийн мандах нарыг хамтдаа харьяа гэдэг өглөөгөө явуулцаад өглөөний цагаа уучаад тэгээд гоё ингээд нар мандахыг хараад стори хийгээд ингээд гоё юм яриад тэ өнөөдрийг юу хийж өнгөрүүлэх чинь ингээд яриад байна. Ийм болцооны санаа байна. За тэгээд анхны бороо эсвэл цаснаар уулзах одоо бас намар болж юм тий гоё цас орно. Тэгэл яг ямар нэгэн юмыг ингээд зөвөр утгагүй учиргууд бусад хүмүүсийн хувьд утга учиргүй юмсыг ч гэсэндээ нэгэндээ зориулаад ингээд утга өгөөд яг ингээд бит хоёрын ингээд орон зай гэдэг юм уу тиймэрхүү зүйл ингээд утга өгөөд уулзвал айгүй гоё юм шиг санагдсан. Тэгээд тэр чинь ингээд залуу насны бас нэг гоё юм бүтээлч гэх юм уу те ийм гоё цог залбаа байна да. За эндээ гоё утга учир нь байна. За тэгээд чиний төрөний хэллэг зүгээр л алхах. За тэгээд дундын плейлистнээ ч дуртай дуунуудаа хаваалцах гэж байгаа байхгүй. За би ямар хүнтэй хүмүүнийг өснө сонсдог дуугаар нэрэж эсвэл тухайн үеийн нөгөө сэтгэл санаанаас одоо хамаарад сонсдог дуунууд өөрчлөгддөг те. Тиймүүд тухайн үед яг ямархуу ингээд зүйл мэдэрч байгаа юм те. Тэрнийг яг ингээд дуугаар илэрхийлээд дундаа плейлист үзгөнгөө те. Би одоо ийм зүйл мэдэрч энэ дууг сонсглоор ийм одоо мэдрэмж төрсөн чи энийг сонсоод үзээрэй гэдэг ингээд плейлист хийгээд ингээд бас гоё бүтээлч байгаа сте. Би яг сүлд яг энийг иймэрхүү юм нэг киноны хэсгээс үзсэн байхгүй юу? Тэг ингээд хоёлаа ингээд нэг юунаас тусдаа чивчээр яг нэг дуу сонсоод тэгээ зүгээр ингээд гудамжаар алхаад тэгээд ингээд зүгээр л дуу сонсоод хоёлаа ингээд алхаад дийлээ хотоо ингээд гоё хараал тий. Тэгээ би яг тэрнээс ургуулж бодоод ингээд нэрээ яг ингээд кофе шопт ч юм уу тий эсвэл ямар нэгэн газар зүгээр сууж байгаа тэр ингээд нэг дуугаа ингээд хоёлаа чивчтэй сонсож агаад ингээд гоё цаасаар ингээд гоё бичгээр харьцаад тий одоо энэ хэлгүүгээр хэлгүүгээр тэгвэл бас гоё сонирхолтой болдог. Захиа энэ ч юм бас амар гоё тий. Дээрээ хүмүүс ингээд захиагаар харилцдаг байсан гэхэлэр одоо тэр ингээд сэтгэл төрөөд одоо тэрнийг ингээд цааснаар илэрхийлж бичнэ гэдэг чинь тэр ингээд буугаад боловсруулагдах хүртлээ нэг хүчин, хоёр хүчин, гурван хүчин ингээд хүний тэр сэтгэл зүйг бүр айгүй гоё юм
төгөлтөржүүлж өгж байгаа тийм үйл юм шиг санагддаг. Тэгэхээр наа чи бас айгүй гой санаа байна эндээ нэмэхэд. За тэгээд дээрээс нь тоглоомын талбайд буу алж болж байна тий. Зүгээр сайхан ингээл зөнөө олон ингээл орон сууцнуудын тоглоомын талбай байгаа шүү дээ. Дэлгэжнээс нэг хичээл мичээл ажиллаад харж явж байхдаа нэг газар суугаад тэгээд гоё өнөөдөр ямар өдөр өнгөрөв гэл тэрнийг яхад хүртэл амар стресстэй халигдаад нэг юм гоё сэтгэл хүртэл ингээ сайхан хөнгөрөөд ирдэг штэ. За иймэрхүү санаа байна. За дээрээс нь өдрийн хоолоос солилцож болж юм. Одоо ингээд оройн маргааш идэх хоолоо бэлж байхдаа эсвэл өглөөний ажил руугаа явахаас өмнө ингээд тэр хүнд зориулаад гэдэг юм уу те. Миний хоолыг идэндээ гэж бодоод ингээд хаалаа хийгээд бас тэгэж зардал шаардахгүй штэ. Зөв жаахан сэтгэл байгаа байхгүй юу. За иймэрхүү байдлаар ингээд явж зардалгүй болцож болох юм. За тэгэхээр ер нь бол биднээс бас сэтгэл гарах хэрэгтэй юм шүү. Тийм. Сэтгэл байв. Тэгэхгүй одоо ингээд нэг л амар тийм рационал, нэг л тийм амар ухаантай хүмүүстэй тэгэл энэ яг ямар утгатай, яг ямар хэрэгтэй ингээл ингэж ярьсан юм бүү хөлтөө төмснүүд бүр хасаагүй. Болцоо гэхээр хүмүүс амар мөнгө зарлагдаж тий амар үнэтэй ресторанд орж хоол идээл кино үзэл тий юу гэдэг нэг юм ямар нэгэн байдлаар мөнгө зарлагдаж хийхийг болцоо гэж ойлгохоо ер нь одоо ер нь болж байгаа хаа манай үеэс эхлээд гэхгүй юм тий болох хэрэгтэй тий хэдүүлээ болцох хэрэгтэй байна. За тэгээд одоо болохоор зөвхөн хамттайгаа хийж болох зүйлс байна. Энэ болохоор маш бага хэмжээний зардалтай. За тэгээ юу байна вэ гэдгийг танилцуулъя. За автобусаар аялж болж байна. Зүгээр ингээ ханаас чамаагүй нэг автобусны буудлын дээрээс суугаад тэгээд нүг цослонлоо ингээ баруун зүүн ингээ тоошоо ингээ цослонлоо явдаг штэ чиглэлийн автобуснууд явдаг. За тэгээд автобуснаа суугаад хамгийн харийн суудал дээр нь өглөөшт ч юм уу тий суугаад тэгээд замдаагоо ингээл хотын бас мэдгүй газруудыг нээж илрүүлж болно штэ. Энд ийм газар байсан юм уу? Энийг мэдээгүй байсан юм байна ч гэдэг юм уу тий. Тэгэл одоо тэгэл цослонгийн тэр гоё замаар явахтаа ингээл юмнуудаа яриад ийм санаа байна. За автобусаар чи нэг хүн 500 төгрөгөөр явдаг үсттэй тэгэл хоёулаа 1000 төгрөгөөр ингээ явах маш бага зардлаар ингээд бүлт өдрийг аягүй сайхан болцооготой өнгөрүүлж болохоор байна. За тэгээд галт тэргээр аялах. За нөгөө нэг галт тэргийн тасалбар захиалдаг сайт руу орж үзсэн чинь за багтааны 3600 төгрөгөөс эхэлт юм билээ. 3600 төгрөгөөр имэйл рүү явах. За имэйл рүү явах нь ч сайшаа юмтэй. Тэгтээ галт тэргээр ингээд 3600 төгрөгөөс эхлээд нэг 50-60 мянган төгрөг хүртэл дунджаар ингээд явж болж байна. За тухайлх юм бол 25 мянган төгрөгөөр нөгөө нэг баян өндөр илүү сувлын баян бурал тийм сувлын газар сэлэн мэлэн рүү ингээд нэг 25-30 мянган төгрөгөөр ингээд явах боломжтой гэдэм билээ. Тийшээ чинь аягүй гоё юм агаартай шүү дээ тий. Галт тэрэг чинь өөрөө ингээд ямар гоё манай улсын галт тэрэг ялангуяа ингээд хичнээн хөгжлөн зогссон юм шиг хэрнээсээ гэхгүй нэлийн тийм хуучны мэдрэмжийг өгдөг хүмүүс чинь аягүй ингээд гадны зуулчтай ихлээр манай галт тэрэг аягүй хуучнараа байна гоё ингээд аягүй сонирхоод идэм билээ шүү дээ. Тэгмүүд бас яг ийм галт тэрэг байгаа дээр нь хэдүүлээ бас ашиглаж авах зүгээр юм шиг саналаа. Би бол метро барихаас өмнө хэдүүлээ галт тэргээ ашиглацгаая. За тэгээд цайны цагаар болцох гэд. Энийг бас зарим хүмүүс гайхаад байна. Яг яах юм гээд. За тэгээд энэ галт тэрэг юу вэ гэсэн чинь энэ UB лайф дээр биччихсэн байхгүй юу? За түүний ажил сургуулийн гадна цайны цагаар нь очиод бяцхан амттан өгч үнсээрээ. Үнэхээр хөөрхөн санагдах болно гэж хэлсэн байхгүй юу? Тэгэл ингээд төсөөлөхөөр бүр амар гоё аа. Би тоглоод байна яа. Тийм. Ингэж бас болж байна. За өглөөний цай хамт уух түрүүн бас хэлсэн те. Энийг тэгэл өглөөний цайгаа зүгээр хамтдаа бас маш бага зардлаар ингээд уух боломжтой байна. За тэгээд хамтдаа сайн дурын ажил хийж болж энэ нь бол маш тийм хүмүүнлэгтэй гоё өөрсдийнхөө ингээд сонирхож байгаа чиглэлээр асрамжийн газар очдөг ч юм уу те хамтдаа яхсан асрамжийн газар очоод тэр хүмүүстэй ингээд ярилцах зураа нөгөө хүн чинь бас яг ямар хүн ингээд мэдэж олно шүү дээ. Иймэрхүү байдлаар болцож болж байна. Тижээвэр амтны бас юу кафе байт юм лээ. Сайн дурын. Тийм би бас тэрний үнийн сонирхсон чинь амтны кафе 20,000 төгрөгөөр нэг хүн орох боломжтой юм лээ. Тэр нь цэвэр нөгөөний тэр амттын одоо амьтдад зориулагдана гэсэн үг. Ер нь бол бас юм сайн үйлсийн ажил юм байна шүү дээ. За тэгээд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа жиний сайн хэлгээр амтны кафе орох байна. Номын баяраар хамт зүгээр ингээд тойроод явж болж ин тий гоё номнууд үзээд. За тэгээд яруу найргийн үдэш би сая гэхэд чинь яруу найргийн үдэш тавьсан чинь 20,000 төгрөг л гэдэм билээ. Тэмүүтээ ингээд бүлэгтэн маш олон цагийг аягүй гоё ингээд өнгөрөөж байгаа байхгүй. За тэгээд кино хэлэлцүүлэг сууж болж ин энэ ойролт дунджаар 30,000 төгрөгийн зарлах юм билээ кино хэлэлцүүлэгт очих. За тэгээд уран зургийн үзэсгэлэн эсвэл музей үзэх гэсэн чинь за уран зургийн үзэсгэлэн бол яг ямар үзэсгэлэн гэдгээсээ хамаарат дундаж үнийн тогтоох боломжгүй бүр маш үнгүүгээс эхлээд нэлээд үнэтэй хүртэл ингээд байд юм билээ. Музей болохоор 8,000-аас 30,000 төгрөгийн хооронд музей үзэж болж байна хамтаа. За ингээд од харах аялалд явж болж энэ нөгөө нэг хөл тоот руу явдаг юм билээ шүү дээ тий. Тийм аяллалын санаа байна. За тэгээд керамик урлал зургийн хичээл зэрэгт ингээд сууж болж байна. Энэ 35,000 төгрөг.
дунджаар байсан. За ингээд болцыг гэвэл ингээд болцох газар мазар өчтөгчнөө санаа байна. За тэгээд түрүүнд өрцөнтэй яг хүсэл сонирхол байна уу үгүй юу гэдэг. За тэгээд дараагийн мэдээллийг танилцуулахаас өмнө график танилцуулъя. За 2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 17.1%-ийг 15-аас 29 насныхаа эзэлж байгаа. За энийг нөгөө болцох одоо боломжтой нас гээд насны ангиллаар ингэж авч үзье. Яг 15 наснаас эхлээд хүмүүс чинь өсвөр насмаас гээд эсрэг үснээ сонирхоод 10 жилийн маань ингэ болцож малцаад эхэлдэг шүү дээ. За тэгээ 29 нас хүртэл нэг идэвхтэй ингэж хань жилээ хайгаад ингэ болцох нас гэж үзэхлээр 17.1%-ийг нь эзэлж байна. За 30 нэмхүү дээ. За гэхдээ энэ зүгээр дараагийн мэдээлэлтэй уялдах болохоор насны ангиллыг ингэж авсан шүү. Түүнээс нэг гадуурхаад байгаа юм байна шүү хүмүүсээ. За тэгээд Өмнөд Солонгос гэхэд мөн 2023 оны байдлаар нийт хүн амынх нь 14-өөс 15%-ийг энэ насныхаа эзэлж байна. За Хятадд гэхэд 16.7%-ийг энэ насныхаа эзэлж байна. За Америкийн нэгдсэн улсад бол 20.2% буюу нэлээд өндөр хувийг нь эзэлж байгаа. За тэгээд дээрээс нөгөө Америкийн нэгдсэн улс ч өөрөө нөгөө нэг юм хөгжил өндөртэй гэх юм уу болохоор судалгааны аюу хөгжсөн. За тэгээд яг энэ болцоо малзагч хүртэл судалчт юм байна. Хүмүүс яагаад болцохгүй байгаад байна уу? Яагаад байна уу? Нэтрээ гэд ингээд судалчт юм байна л та. За тэгээд төрний дөрвсөн одоо насныхан чинь бас яг энэ нийт хүн амынхаа нэг 10-аас 20% гэдэг чинь бас баггүй үеийг эзэлж штэ. Тэгээд дээрээс нь энэ чинь нөгөө нэг ирээдүйн одоо нөгөө нэг ажиллах хүчин те яг ингээд нийгмийн эдис болж байгаа гэдэг утгаараа маш тийм чухал одоо хүрээлэл байгаа юм. За тэгээд Америкийн нэгдсэн улсын судалгааны төвөөс үеийн төлөөллөөс өсвөр насндаа болцож байсан тухай ингээд судалгаа авсан байгаа хгүй. За тэгсэн чинь нөгөө нэг үеуд байдаг штэ Gen Z, Gen X, Millennials гэдэг ингээд baby boomers гэдэг үед байгаа тийм. За тэгсэн чинь өсвөр насндаа болцож үзээгүй ийм Gen Z-нүүд болохоор baby boomers буюу 1946-аас 64 оны хүмүүсийг baby boomer гэдэг байгаа шүү дээ. А Gen Z-нүүд ч юм болохоор 97-аас 12 оныхон байгаа байхгүй юу? Яг нөө болцох насанд хүрсэн. За эднэр маань болохоор baby boomer-уудээс 2 дахин бага болцсон байна өсвөр наснда. Ер нь баг болцож байгаа. Ер нь бол бүр огт болцож үзээгүй хүмүүс гэсэн чинь бүр маш их байлээ. Бараг 50% нь ингээд огт болцож үзээгүй гэсэн юм. Одоо жишээ нь би бол өсвөр наснда болцож үзэж байгаа. 10 жил мэл тахтай юу. Тийм. Тэгэхээр яг ингээд манай улсын асуудалч тэр ингээд цаг үеэ ингээд дагаад манай улсын асуудал Америкт ч ингээд адилхан байгаа. Энэ судалгаанаас ингээд харж болж байгаа байхгүй юу. За тэгээд одоо ингээд график дээр бол ингээд харагдан Gen Z ингээд baby boomer-ээс эхлээд Gen Z хүртэл ингээд болцож үзээгүй хүмүүсийн статистик нь ихсээд болцож үзсэн болохоор ингээд багассан байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол хүмүүс нэг юм жоохон хүлтүүрээд ингээд нэг төмс гэж яриад байдаг чинь бол ерөнхийдөө ингээд судалгаагаар ч ихсэн харагдаж байгаа. Ер нь л бид нар ингээд залуужих тусмаа тийм романтик мэдрэмжээ алдаад гэх юм уу ингээд болцож малцахгүй нэг л нэг юм идэхгүй л болоод байна. Тийм. Тэгээ энийг болохоор юуг нь болохоор утга учир шалтгааны нь болохоор яг энэ судалгааны байгууллагаас энэ технологийн хөгжилтэй холбоотой энэ хүмүүс одоо нөгөө амьд харилцаа үүсгэх байна гэдэгтэй холбож байна. Дээрээс нь сүүлийн үед бас нөгөө нэг эцэг эхчүүд нь хүүхдийн амьдралд хэтэрхий их оролцоод байна гэж бас үзсэн мөлий. Америкт ялангуяа бүр 90-ад оны үед одоо энэ өсвөр насны одоо жирэмслэлтийг зогсоох гэдэг ийм давталгаа ингээд яваад тэрнийгээ дагаад зөвхөн нөгөө нэг бэлгийн харилцаа гэдэгтэй цуг ингээд одоо болцох үерхэх гэдэг тэр зүйл нь ингээд бас юу яц юм бэ? Багассан тийм humigдаа шууд ингээд хамаараа томигдсон байгаа байхгүй юу? За ийм шалтгаанууд байсан. За тэгээд яг энэ одоо судалгаа хийсэн юм чи мэдээч хэрэг яг утга учиртай болоо судалгаа хийж байгаа шүү дээ. Тэнгүүд яг болцоо гэдэг чинь бидний амьдралыг ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуулт хийж байгаа. Чи тэгж бодож ирсэн үү? Болцоо юу? Ер нь жоохон болцмоор санагдаад байдаг шүү дээ. Тэнгүүд цар цахаараа ч юм уу тэгэл. Бид нар ч угаасаа ингэж нийгмийн лидээс ингэж одоо хамтын ингэж харилцаанд ингэж оролцож байгаа учраас яг болцоо гэдэг чинь байх ёстой зүйл. За тэгээ яагаад юм гэхлээр бидний одоо өөртөө их ихтгэлд юу яадаг гэж юм нөлөөлдөг гэж юм. За дээрэс нь одоо нэг хүн хоорондын харилцааг одоо би чамтай яаж харьцах уу, өөр хүнтэй яаж харьцах уу гэдэг тэр хүн хоорондын харилцааны ур чадварыг суулгадаг гинэ. Ийм ач холбогдолтой байдгийн байна. За тэгээд бүр ингээд цаашдаа гэх юм бол нэг гэр бүлийн харилцаанд бэлтгэж идэм байна. За яавал би одоо ингээд эцэг хүүснийхээ хүнийг гомдохгүй байх уу те. Яг энэ харилцаанда одоо юуг ингээд одоо эрхэмлүүл зүгээр юм гэдэг юм уу те. Тиймэрхүү юмн дээр ингээд яг харилцаанаас харилцаа гэдэг шиг ингээд бэлтгэж идэм байна. За тэгээд бүр ингээд гэр бүлийн хүчирхийллээс сэргийлдэг гэх мэтчлэн ингээд хортой харилцаа гэр бүлийн хүчирхийллээс сэргийлдэг хэмчлэн ийм маш тийм ач холбогдолтой зүйлээ шүү болцох гэдэг маань зүгээр л нэг ингээд одоо цагийн хийдэмий үргээд байгаа ч гэдэг юм уу тиймэрхүү зүйл бол огтонч биш.
Тэгэхээр залуусаа болцгоё. За чи ингээ амар их болцооны газар судалсан юм байна. Чи өөрөө ер нь хизээ хамгийн сүүлд ер нь болцсон бэ? Би харин болцоогүй. Би байгаагүй. Би харин өөрийгөө болцож байгаагүй л гэж бодоод байна. Тийм. Яагаад тэгэхээр ингээд яг болцъё гэдэг санал аваад тэгээд болцохыг би болсон гэж ойлгож байгаа байхгүй юу? Тэгэхээр тийж байгаагүй байхгүй юу? Тэгэхээр би амар гонхтой юм уу? Би үргэлжлээ. Би ч одоо яг ингээ бодохоор би нэг л удаа болцоонд явсан байхгүй. Яг ингээ хойлоо болцъё гээд тэр нь ингээд яг хийсэн юм болохоор галерей үзэж юм уу тийм. Яг нэг юм яг албан ёсоор хойлоо болцъё гэж хэлээд болцсон нүдийн насандаа ганц л байгаа юм байна. Тэр залуусаа албан ёсоор болцъё. Албан ёсоор үерхье. Болцъё манайхаа. За тэгээд бид бүхэнд юм гой болцох газрууд, гой санаанууд, тэгээд дээрэс нь юм гой сонирхолтой судалгаа танилцуулсан Чимкада баярлаа. Болцох санаа, болцох газар бол зөндөө байгаа юм байна. Гол асуудал нь биднэрт болцох хүн байдгүй юм байна. За тэгвэл бид нар ингээд болцохгүй синглэрээ удаан яваад байвал бидний сэтгэл зүйд ер нь яг ямар өөрчлөлт гарахыг ярилцахаар студид сэтгэл судлаач Өөлийн орсон байгаа. Сайн байна уу? За тэгэхээр ер нь одоо нэг сингл хүмүүс одоо харилцаанд орохгүй ч юм уу тийм ингээд хүнтэй одоо үерхгүй удахаар ер нь сэтгэл зүйд ер нь яаж нөлөөлд юм бэ? Энэ талаар тайлбарлаж өгөөч. Амар юм мэддэм шиг ярих гэдэг юм. Зүгээр ерөхий яриулах зүгээр ах гэж бодож байна. Яг хүн болгон өөр хүмүүстэй харилцах юм аягтай байгаа. Юмыг даван туулах тийм одоо чадвартай тий чадрууд нь өөр байгаа гэдгээс шалтгаалаад амар ерөхий зүйл ярьсан зүгээр ах гэж бодож байна. За ингээд сөрөг, эерэг ч юм уу тий тэгээ хоёр хуваач. За эрг нь болохоор хоёр хүмүүс одоо өөрсдийнхөө одоо нэгт юуг тавих уу, хоёрт юуг тавих уу, эсвэл би юунд туртай байдгийг эрэл хайгуул хийхэд цаг айлууд зарцуулж идэг юм шиг санагддаг. Хувийн өсөлт хөгжилтөнд анхаарах ч юм уу, ажил хэргийн үед илүү одоо чадваржих анхаарах гэх мэт тий. Тэгээ нөгөө талд болохоор сөрөг гэдэг ийм хэсэг одоо орж ирэх гэж бодоход зарим хүмүүс бол эндээс ганцаардлыг мэдэрч иж болно. Өөрийгөө хинч хэрэггүй юм шиг мэдэрдэг, хинч тоогдохгүй юм шиг. Тэнгүүт одоо бидний нөгөө нэг insecure гэж яриад байгаа шүү дээ, тийм. Одоо юу гэдэг чинь зарим хэсэгтээ тухгүй ч юм уу, би ийм болохоор болохгүй байх шиг байна. Би тийм болохоор угаасаа намайг хүн тоохгүй гэдэг бодлууд нэмэгдэх, тэрэндээ ороогдох гэх юмуд бол болдог баг. Одоо байх ч юм уу, тийм. Тиймэрхүү ерхий юм ярил. Одоо ингээд нэг залуусын дунд situationship гэдэг юм айгүй их байгаад байгаа шүү дээ. Нэг хэл гардаг болохоос ер нь бүгдээрээ энийг ярьдаг, мэддэг тий. Ер нь сэтгэл судлалын талаас харахад ер нь яг иймэрхүү судалгаанууд ер нь хэрэг хийдیں۔ Тэгээд ер нь энэ яагаад ийм situationship гэдэг рүү ингээд хүмүүсийн сэтгэл зүй ингээд ордог болчихоо тий. Яг ийм жинхэнэ одоо үерхэл гэдэг зүйл байхгүй болж юм гэж ер нь бол хараад байгаа шүү дээ. За яг үннийг хэлэхэд бол би энэ талаар амар их уншсан юм бол надад байхгүй. Гэтэ сүүлд харсан юм бас юу байсан бэ гэхээр заримдаа хүмүүс одоо хүмүүсийг таньж мэдэх хүсэлтэй тий илүү олон хүнтэй таньж мэдэх тэр олон хүнийг таньж мэдэх нь өргөө юу гэдэг вэ гэхээр өөрийгөө таньж мэдэх аюу том одоо толшиг зүйл үүдэг гэх юм уу. Тэр нь өөр үгээр хэлэх юм бол би юунд туртай вэ дургүй вэ? Би ямар харилцаанд байх вэ байхгүй вэ гэдгийг зарим хүмүүс хараад байгаа. Зарим хүмүүс яаж юм бэ гэхээр жижигхэн асуудал тулгуур харилцааны бэрхшээл бол харилцаа болгоныг гарч ирж шүү дээ. Тэрийг даван тулгаас шууд зайлсхийдэг гэсэн үг. Уул нь бол харилцаа тэр асуудлыг шийдсэний дараа дараагийн шатанд хүрэх учиртай. Гэтэл тэрийг хүсэхгүй байна, шийдэхийг хүсэхгүй байна. Зарим нь бол цухаж чинь, заримд нь бол шийдэх одоо шаардлага байхгүй байна гэж үзэж байгаа. Тэр тухайн хүмүүсээсээ болж байгаа үйл гэж хэлмээр гэх юм уу. Тэгэд одоо л ер нь ажиглагдаад хахад нэг иймэрхүү амар сонсогдож байгаа. Манай үеийнхнаас ч юм одоо 25 6-тай хүмүүс энэс доош ч юм үеийнхэн эрүүл харилцаа, токсик харилцаа гэдэг хоёр л юм ярьдаг болсон. Бүх юмыг ингэж хар цагаан руу ялах гэдэг. Гэтэл харилцаа гэдэг чинь өөрөө энэ зүйлсийн холимог шүү дээ. Тэрийг ялгаж харуулах одоо бодит зүйлс үздэг зүйлс нь ховор харагдаад байна гэж л одоо сүүлийн үед гарч байгаа зөндөө юм байгаад нь тий. Сошиал медиа дээр. Одоо тэгвэл яг сэтгэл судлаач биш яг зөвхөн хувь хүнийхэн талаас нь асууя заяа. Одоо ингээд нэг
солонгос кино маань дээр ч юм уу хоёлаа үерхий те өнөөдрөөс л хоёлынхын зөв одоо үерхэж хийсэн өдөр шүү гэх юм албан ёсны нэг юм байж те. Монголд болохоор одоохондоо нэг тийм юм айгу ховор юм шиг санагддаг байхгүй юу? Уулзж байгаа л тэгэл ер нь явцын дундаа үерхсэн ч гэдэг юм уу те. Энийг ер нь яг юу гэж хардаг вэ? Ер нь зөв гэж боддгоо, буруу гэж боддгоо. Юу яд юм шиг. Миний эргэн тойронд бол яг үерхий ч юм уу тиймэрхүү зүйлс ярилцаж хоорондоо айгүйх ярилцаж тохиролцож харилцаанд ордог хүмүүс амар байдаг. Ялангуяа миний одоо үлгэр авч ирсэн хүмүүс ч юм уу жишээ авдаг найзууд бол ихэнх нь за яг үерхийгээ өгч гисэндээ харилцаанд орсноо ойлгосон цагаас эхлээд жижигхэн дүрмүүдтэй байдаг гэх юм уу. Тэр дүрмүүд цаашаа ингээд амар том юм ач холбогдолтой гэдгийг бид нар ерөөсөө анзаардаг юм шиг. Жишээлх юм бол хоёулаа нуудлцлаа гэж бодоход ядаж би энэ рүүгээ сайхан амраарай гэж бичээд ингэж өнөөдөр оройгоо дуусгах шүү. Тэгэхгүй бол би тавгууцад унтаж чадахгүй шүү дээ гэдэг ч юм. Эсвэл ядаж өглөөний минь сайхан амарснаа гэж бичдэг үе гээд жижигхэн юм дүрмүүдтэй гэх юм уу. Оройн бичээгүй унтлаа гэхэд өглөөний бичдэг үе би санаа зовж байгаа шүү дээ гэдгийг харилцаанд орсон цагаас л тэр одоо хүмүүс ярьдаг situation байна уу, албан ёсны үерхэл байна уу хамаагүй гэх юм уу. Тэр бол тэр хүмүүсийн одоо шийдвэр те. Тэр харилцаанд орж байгаа хүмүүс нэгнийгээ бас ихэнх нь өвдөх гэж байдаг байх гэж найдаж байна. Тийм болохоор тохиролцоо их чухал. Жижигхэн дүрмүүд амар их хэрэгтэй байдаг. Хоорондоо ерөөсөө сайн ярилцах, тэгээд тодорхой байх. Тийм харилцаа л ер нь чухал юм байна. Тийм одоо чинь Улаанбаатарт төвжирлэлээр жишээ над руу өчтөр авч бичсэн байхгүй юу? Тэгээд төвжирл бол амар хэцүү юм нэг шүү дээ тий. Хотын төвөөс хорол руу очиход ч юм уу эсвэл жуук уурах гэж хэр удаж ийн оройн цагаар ажил тарсны дараа. Тэгвэл тооцоолсон цагаас илүү хоцрох гээд ажил дээрээ суух гээд байгаа бол тэрийг мэдсэн даруйдаа шууд мэддэгдэх ч юм уу тий. За би тохирсон цагаас цагийн дараа очих юм шиг байна. Эсвэл чи наваа бити хүлээгээрээ өнөөдөр хойлоо уулзч чадахгүй юм шиг байна ч юм уу. Тэрийг гол нь эрт мэддэгдэх. Энд ч бас хариуцлага тэр хүнээ нөгөө хүнээ өвдөхгүй байх, нөгөө хүнийхээ цагийг хүндлэх. Тиймэрхүү юмнууд амар жижигхэн юм шиг мөртлөө чухал санагддаг юм. За баярлалаа, маш сонирхолтой зөвлөгөө өгсөнд баярлалаа гэж хэлье. Үерхий болцгоо. За тэгэхээр хэдүүлээ сэтгэл зүгээ сэвтээхгүй тулд зоригтой байж, тодорхой байж сураад бусдыг болзоонд ураад дотоод сэтгэлээ чин сэтгэлээсээ нээж сурах хэрэгтэй байх нэ. Болц гэдэг чинь наад хүнтэйгээ насаараа амьдр тэ удаан хугацаанд ингээд харилцаатай бай, ингээд шууд ингээд үерх гэсэн үг биш болохоор болцоо гэдэг үгийг бас нэг хүн дээр тусгаж аваад ах хэрэггүй мэн шүү. Тиймээс зоригтой байгаарэ. Тэгээд нөгөө нэг хуучны хоёлаа үерхий гэдэг нандин үгийг бас бити мартаарэ гэж хэлээд өнөөдрийн онцлог сэдвээ энэ түрээд өндөрлүүлье. Өнөөдрийн өрнөлийг надтай хамт ярихаар Саруулт бол маань ирсэн байна. За та хэд бүр ингээ хайр дурл болзоо яриад гоё байна л да. Гэхдээ би бол нөгөө балаа улс төр мөстөр гэсэн сэтгэлтэйгээ ирсэн байна. Яаж аа. За ингээ бидний хамгийн сайн мэддэг нэг гишүүн байгаа. Тэр бол улсын хурлын гишүүн Наран Туяа Наара. За нэг асуудал дэгдээсэн. За энэ хүн юу гэсэн бэ гэдэг тэгэхээр ер нь иргэний зориг ногоон намаас сонгогдож улсын хурлын гишүүн болсон шүү дээ. Тэгсэн чинь иргэний зориг ногоон нам бол ингээ санхүүгийн талингаа ерөөсөө өгөхгүй байна. Би ингээд наад намд чи мөнгө өгчөөд ах чи миний мөнгийг юунд өрсөн бэ гэдэг санхүүгийн талингаа наадтай ингээд хуваалцах ёстой. Та нар одоо ингээд нотой болохоор ингээд надаас мэлдээ зүгтаагаад байгаа мó гэдэг асуудлыг дэвшүүлсэн байгаа юм. За энэ нь болохоор ер нь бол Нараг шүү яг хэдэн төгрөгийн санхүүжилт тухайн намдаа өгсөн бэ гэдэг нь ер нь тодорхойгүй. Гэхдээ ер нь их мөнгө өгсөн учраас тухайн намын одоо жагсаалтын хоёрт бичигдээд гишүүн басан юм шүү гэдэг хардлагыг дагуулж байгаа юм. Байж болох хардлага байна тий. За өчтөр хэдүүлээ чи нөгөө нэг паралимпиад одоо манай Монгол улс хэрхэн оролцсон талаар онцлсон шүү дээ. За тэгвэл паралимпийн маань шгшээ багийн сүүлч хүмүүс өнөө өглөө одоо эх орондоо ирсэн байна. Тэгээд энэ үеэр паралимпийн мөнгөн медаль цодон бэлжээ. За бид ямар ч сэтгэл зүйчгүй хоол зүйчгүй явсан. Тэгээд ийм мэд ажлуудыг ер нь манай одоо нөгөө дасгалжуулагч нар л одоо хийсэн гэж мэдээсэн. Айгу цөөхүлээ угаасаа явж харагдчихсэн тий. Тэгээд яг нөгөө өмнөх олимп дээр дурддагсан хоол зүйч сэтгэл зүйчийн асуудал энэ дээр ч гэсэн бас гарч ирж байна л да. Тэгээд
Олимпийн үеэр бас нөгөө нэг сэтгэл зүйч, хоол зүйч нарт бүрэн хэмжээгээр мандат өгөөгөө асуудал яригдсан бол одоо энэхүү паралимпиад ч гэсэн бас яг энэ асуудал маань ингээл яригдчихэв. Саяхан нөгөө улсын хурлын дарга амар хэсгэлэнгийн захирамжаар бүр баг амар олон ажлын хэсэг байлгсан зөө 50 эдэлүү 60 эдэлүү. Тэгээд үүнээс яг онцлоод дуртах юм бол улсын хурал эх 4 жил хэрэгжүүлэх тийм стратеги төлөвлөгөө гэдэг юмтай болох байгаа гинэ. Тэгээд энэ төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг байгуулад дараагаар нь улсын хурлын дэд дарга булган туяа ажиллах гэж байна. За ингээд боловсруулж дуусаад улсын хуралд өргөн барина. За үүнээс гадна нэг маш олон жил яригдсан нэг хуулийн төсөөлөдөг энэ бол хэвлэл мэдээллийн эрхчлөгийн тухай хуулийг манай салбарын хууль ааш та тийм. Энэ хуулийг бол энэ парламент одоо 28 оноос өмнө өөрчлөнө гэдэг зорилт тавьсан байгаа юм. Тэгээд энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг улсын хурлын гишүүн сэтгүүлч одоо сан баглахаар болсон гинэ. За би нөгөө алдарт бордюрын асуудлыг ярья. Бордюрын асуудлаар маань өнөөдөр хэвлэлийн урал болсон байна. Тэгээд Монголын авто замчдын холбоо, тэгээд замчин залуучуудын холбооноос бордюрын асуудлаар одоо мэдээлэл хийхдээ Монгол хүн дээлээ солихдоо инжээрээ бас сольдог шиг замаа засахдаа бордюраа бас засах ёстой. Энэ асуудлыг битгий бас төржүүлээд гэсэн байна. Ер нь бол одоо нийслэлийн замын 70-80% шинжлэх шаардлагатай байгаа шүү дээ. Тэгээд тхийн тулд бас бордюраа заавал солих хэрэгтэй гэсэн байна энэ хэвлэлийн хурлаар. Сонирхолтой хэвлэлийн урал болсон юм шиг байна тий. За ингээд энэ хүрээд өнөөдрийн Граф Ньюс мэдээллийн хөтөлбөр маань энэ хүрээд өндөрлжийн та бүхэндээ маргаашийн цаг агаарын мэдээллийг хүргэе. Маргааш Улаанбаатар хотод 21 градусын дулаан нартай байх нэ. Тэгэд өглөө оройдын мэдээж жоохон сэрүүхэн байгаа юм чинь та бүхэн хувцас тохируулж гараарай. Тэгэд өнөөдрийн мэдээллийн хөтөлбөр энд хүрээд жаргаж байна. Баяртай.